Манай төлөв хамтран ажиллаж байна. Эрхэм сонсогч үзэгч таны өнөөдрийн амар амгалан дахин айлтгая дэлхийн монголчууд англи радио 88.3 7 нөгөөний баасан гараг болгонд эрхэм сонсогч үзэгч танд хүргэдэг Янага Яхва нэвтрүүлгийн маань 2021 оны 12 дугаар сарын 24-ний баасан гарагийн 586 удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар 12 төрлийн витаминтай В25 жуус болон за 10 нартай амтд цэлцэгнөр, ашигтай бактериатай амтд цэлцэгнөр хамтран ажиллаж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв би ч гэсэн хийж чадна штэ. Би чаднаа л юм байна л да. Ер нь тэгээ нөгөө эмэгтэйчүүдийн хийж чаддаг бүхнийг эрэгтэйчүүд хийж чаддаг. За мөн эмэгтэй хүн ч гэсэн эрчүүд байхгүй бол эрчүүдийн хийдэг ажлыг хийж чаддаг тухай ярилцгал юм байна л да. Надад л хийж чадахгүй ажил зөндөө байгаа. Би л одоо хаалганы байрууд майруулын эвдрээ саман болохгүй бол би л одоо чадахгүй. Гүү чаддаг юм ярих гэдэг чинь. Чаддаг юм ярих юм тийм. Чи ихтэй чаддаг юм чаддаг юм юу вэ? Би юу? Бага тийм байгаа. Гэхдээ хатаа юм штэ. Ингээ үед л угаасаа чадахгүй заяа нэлхраад яг ууралцсан үедээ чаддаг байхгүй юу? Нэг тийм ирчүүч өгөөд уурлаа тавьчих юм бол баг юу ч чадна. Бодин гараар өргөж байгаа да. Доогоорх нь ингээ юм хог мөгөө чадах байхаа. Ууралцхал юм бол чадах байх. Манай хүн бол бүгдийг чадна нэр шүү. Таны ихнэрөө? Тий. Таны ихнэр. Өөр хий. За юу чадах юм? Бүх юм чадна. Хаагаа засч чадна. Тэг сангаа янзч чадна. За сайрч гүү хэлэхэд чадна. Та тэгвэл амар ажилгүй юм биш үү? Гүү хаших харны эсрэгээр ихнэрийг чаддаг юм хийдэг байхгүй. Хоол хийх гэдэг. Дэлгүүрл ороод тэр нөгөө юунууд сав суулгах хөтлж аваад айгуу гоё хөтлж аваад солигдсон юм шүү аха. Тэ? Гүсэлэгдсэн. Тийм ээ тий. Тий. Хөөе тэр сам ажигтай уг хэцүү дээ. Хийшт тий. Та хийж байгааг нь харснаа? Харлгүйд одоо би ч 30 хэдэн жил. Одоо тэгээ ингээ бочкиноос усмас алдаад байгаа юм шууд зогсооч. Шууд зогсоо шүү. Яг өнөөдөр төлөөс нь гаргач. Гаргач. Таарай аха. хаших наа уцныхаа гэрлийг тусааж өгөө. Аль гэрлээ тусгаж цаа гэдэг юу? Тэгэл очив. Таны үлээгээд байгаа үлээгээд байна. Манай ихнэр ихтэй бас компьютер юуны утас компьютер гэдэг тийм технологийн юмнуудын эвдэрлийг ихнэр засдаг шүү дээ. Тийм үү. Тий одоо тэгэхээр одоо яаж засах вэ? мэдхгүй тэгээд би өгчдөг байхгүй. Маа ингээ эвдэрчлээ гэхээр тэгэл ингээд ухаж байгаа. Тэнд одоо эвдэрсэн яг юу байдгийг? Мэдхгүй. Чи би засдаг гэж яаж мэдгүй л тэр чи. Телевизэн цайрд юм уу? Яа Хийвдгүй. Компьютер дээр юм болохгүй бол маа ингээд живлэгдэх гэдэг. Телевизээр ингээд жирэлцээд ирэхгээд очиод цагтдаг шүү дээ. Тий. Тэгэхээр ихэн мөгийн очиж цагтдаг байхгүй юу? Ихтэйд очиж цагтдаг. Тий. Тэгээд Тий. Зурхны учраа. Энэ ястаа гой комент энэ хаших нэг нүдийн хчиг унтж байгаа зургийг оруулсан байсан шүү дээ. Тэ би аха та өхийг хүсээ юу устгах гэдгийгсэн шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр бас номигийн амар цанцсан зургийг оруулаа. Тэ би энэ хаших одоо яаж байгаа юм болоо гэж бодсаахгүй. Чинь бүр ингэж ин номоо шүг авцаа. За хашаах номоо өгчийн цанцсан зургийг тавьсан байна лээ. Номоо өгч би ч гэсэн бас зураг бол чадна шүү тэгээд хашаахын алиа зургаас твж байгаад оруулаараа гинэ. Тэг намайг тэг хөөхөн байна гэдэг байгаа. Харин тий хашаагаас аалнаа тий. Чамаас зүгээр өшөөг авч явахгүй. Тэгээ би одоо өшөөг авч явахгүй. Төмөө миний үндсэн царийг мэдхий юм чи нэг ингээ хаач нэг ганц хоёрын зураг байхад одоо яах вэ тэгэл за гээл өнгөрөөсөн. Тэгээд би одоо энэ номоогоос асуусан багтаа номоо ийм зураг оруулах гэсэн юм багтаа гэж бодоод бас надаас хараа асуугаагүй оруулсан харин тий та ингэж болохгүй ш тахаа одоо өшөөг аав. За хашаахын сонин зургийг үн цахиж худалдаж аваа. зүгээр өчнө. Зүгээр зөндөө байгаа. Манай хүн хоол хийн би шкаф сав угсран юу яадаг ямар ажил хийдэг штэ гинүү. За сараа ончигд орчоо гадуур явж байгаа юм шиг байна. Өнөөдөр нөгөө маргааш Крисмас гээд Европынхан бүр амар их бэлтгэл ажилтдаг байх шиг байлаа. Өнөө ороо эдгээр чинь Крисмасийн битүүн нь болдог гэвчтэй. Тий. Christmas Eve гэж. Тэг нөгөө нэг дахиад хагаш харах юм уу те? Тий, ууцаа тавиал тэгээд. Тий нэрээ. Тий, тэдний ууц штэ баг. Тэгшин дахиад биш юу илээ? Цацаг тэр бол. Цацаг тэр бол те. Тий, цацаг тэр бол. За ингэнэ би байвал манай хүн юу ч чадна. Намайг байхгүй цагт манай хүн юу ч чадахгүй болдог гинэ.
үүсээ огт сансраг гэхэлэр энэ эрэгтэй хүн юм шиг байна тий. Өөр Монгол Тэгээд эсрэгээрээ юм биш үү? Энэ хүнийг байхад эхнэр нь бүх юмаа хийгээд байхгүйд нь юу ч хийж чадхаа болчтой гэдэг шүү дээ. Эсрэгээрээ өстө уулна. Байхгүйд нь бүх юмаа хийгээд байхад нь хийхгүй шүү дээ. За өөр монголчууд яадаг чи. Чад өөр л байт юм байна. Ямар сони тий. Саранжууд орчин тэр битсэн үг нь энэ жишрүүд гэсвээс нь иршүүд гэж байгаа юм байна та. Тэгээ бас солигдсон гэдгээ л хэлээд байгаа юм байна. За. Наад хүн чинь шүглдээд залуучуудыг дууддаг байсан юм шүү. Тэгээ одоо айгу төвхтэй тэг ингээд эрэгтэй эмэгтэй ажил гэх гот ингээд барьж чих гэдэг юм. Оо чи гендер яас гинэ. Эмэгтэй хүн тэгээ зандаа тийм ажил хийх хэрэгтэй юм уу? Гэхдээ эрэгтэй хүний нэг хэцүүцэн ажил байдаг юм аа байдаг. Гэхдээ бид нарыг таанаас өөртөө тий зүгээр л нэг юм угаалгай машин тогооч гэрээ үйлчлэх шиг хардаг шин үнэн биз дээ. Тэр ингээд тэгэл явч. Тэгвэл эрэгтэй хүмүүс яадаг гэхээр нэрэгтэй хүмүүс игдэг байхгүй. Чи угаахгүй угаалгай машин угааж байгаа юмстай гэж хэлдэг байхгүй юу? Угаалгай машин угааж. Тэгвэл эмэгтэй хүмүүс тэгвэл угаалгай машин өөрөө хувцас хийгээд өөрөө гаргалтай гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд ингээд сэгсэрч мэгсрээд хатааг л дээ ингээд хатаагч матаагч нар тавиг л дээ. Хатааг л дээ. Чи өөрөө хатдаг биш. Чи хүн гаргадаг байхгүй. Тэр штэ. Тэр чинь бол хийж гаргаж штэ. Гэхдээ эмэгтэй хүн гаргадаг байхгүй юу? Тэгээд тэр чи өнгөөр нь ялгаж хийн тий бокс савангийн тохируулна аюу ажиллагаалж тийм үстэй нэмэ тий. Нэг юм татаал ингээд бэлдэн саваар ингээд утгаал нэгэл тэгээ хаагаал оон болоо. Ер нь хараа нөгөө ихнэр мөхнөрөө чи шалууга гэр орноо цэвэрлэл мэвэл гэж үгэл ямар шиг байхгүй заа юу. Зүгээр л манайд өнөөдөр ороо за чи ирнэ. Тэгэл болоо. Хийх. Одоо жоохон ахнаа энэ үг нэтгэхгүй яг хийх. Ашиг одоо энэ үгээрээ нүдийг чих базаад ашиг аамаа тий. Тэнгүүд одоо хосоо над дээр тэр арга хэрэглэх юм бол хийх. Ингээд нэрийг авч агаад нөгөөхнийх нь утасны дугаараар залгаад яг манад ирэх юм уу яах юм. Вау, ингэж штэ шархуу пагма гэдэг эмэгтэй хүн заяа. Би экскаватор барьдагч гэсэн нөхрийгөө хийж чадахгүй юм надад олон байдаг гинэ. Экскаватор хоёр гэдэг чи эмэгтэйний үед бол бас агуу өстэй. Гэхдээ ямар дэрэ чи төрж явах юм шиг. Дахиад техник штэ. Чи төрж явах. Үгүй цааш 60 жилийн өмнө бухтай мөргөлдөг юм шиг хүчээр яах вэ гэдсэн юм чинь. Яг үү. Манай 10 жилийн найз заяа. 10 жилтэй байхдаа 8 дугаар анги байхдаа КамАЗ машин барьдаг байсан шүү дээ. Автагаа хамт. Эмэгтэй заяа. Тэг бүр 7 8 дугаар ангидаа штэ КамАЗ машин. Тэгэл нөгөөдг нь би харсан чи бүр ингэ амар том тэрэг байгаа байхгүй юу. Тэгсэн чи надад тэгж хэлжсэн. Ийм том машин байх тусмаа өрөөлн амар гой зөөлхөн болдго юм аа. Ингээд юу алдаг. Гэтэ жоохон хүч шаарддаг юм шиг байлээ л дээ. Бид дөрөв ингээд дээр штэ тий. Найруулагч бид дөрөв ингэ мангарын цугаа шиг болгож харуулад байна. Мөгийн итэрээс ахуулаад ингээд. За ямар юм дээ одоо. Ном бүлбүр ингээд бүсий бүр жижигхэн бол. Чи бол амар өндөрт суугаад байна да тий. Надад. За бүр тасарсан. За. Яг ингээд тасарсан. Тасарсэрзээ. Замхраад. Намайг гоё болгож байгаа. Намайг гоё болгож байгаа маа. Одоо хүн дээр ажиллаж байна. Тий, ажиллаж байна. Одоо пан гэж гараад ирнэ. За одоо өдрөтөд 17 цаг 25 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар 12 төрлийн витаминтэй В25 жуус хамтран ярьж байгаа. За ингээд витамин уух цаг жуус уух цаг боллоо. Витамин уусараад бүр витамин гэдэг болох. Үе. Чи угаасаа витаминтай Би ундаа угаасаа царай алдахгүй. Би чадна. Би чадна шүү дээ аха. Яана. Нэрээ одоо шүү. За нааша өгчтэй үү нааша өгч. За гэрлээ чи нааша. За ингэ. За ястаа чадахгүй. За нэр нааша өгч. За би үзье. За яа юм бэ нэмэ. Би зайлж өгч. Яа нэрээ чадахгүй наа. Нэр мэр байхгүй сот. Эмэгтэйчүүдийн нэр мэр байхгүй. За яана би энэ хуруундаа бүр хумсаа шигттэл юу яалаа штэ. Наадах чинь ингэж бацлаа штэ ёо. За чи дээж наа ирэх юм чи. Яна би дээж навцсан зүгээр байгаа. За чи хурууг наа эмэгтэй хүн. За гоё хүмүүсийн хорхог өргөнэ гоё. Нэрэлэг дуурч дээ тий. За чихвчээр сонсогдох хот нөгөөх нь. Үгүй амар сонсогд юм бэлээ. Одоо миний ууж байгаа хүртэл айгуу гоё сонсогд юм бэлээ. За Цай ууж байгаа юм шиг уудаг лөө дээ.
Янзтай. За, миний аягаар бол баг нэг бүгд оршдог байхгүй. Үлдэглээ нас юм. Чихэр багтай. Чи дахиад авах уу? За яах юм бэ? Чавгных нь юу өстой? Энэ алимных тий. Чавгных нь үнэхээр гоё шүү. Надад айлбарынхан бас их гоё шүү. V25-х чавгных нь бол маш гоё. За, Жохон олон ялуу. шимэс жүвчтэй, алимтай, чавхтай гэсэн дөрвөн төрөлтэй байгаа. Тэгэхээр энэ удаа бид өмнөх сизон бид нар чинь нөгөө нэг олон жимс чавхтай хоёр ирсэн. Энэ удаа болохоор олон жимс алимтай хоёр ирсэн байгаа тийм ээ. За өнөөдөр бид дөрөв алимтай ундаага Тийм урьж ялуун биш тийм ээ. Ерөөсөн ялуун биш. Ялуун биш. Тэгээд энэ ч угаасаа витамины орцтой учраас ундаагаар дамжуулаад витаминыхаа хэрэгцээг бас хангаад байна гэсэн үг. Тэгэлгүй яг уу амныхаа цангааг тайлангаа өдрийнхөө хэрэгцээний витаминыг бас авч байгаа гэж ойлгож байна тий. Бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр, супермаркет, хөдөө орон нутгуудаар худалдаалагдаж байгаа. За хашихаа усныхаа дугаарыг хэлж өгөөрэй. 99-9-20-59. 99-9-20-59. Айгу амарх юм билий те. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгачаар 12 төрлийн витаминтай V25 жуус хамтран айлж байна. Өнөөдрийн манай Янаг Яхва нэвтрүүлгээ маань сэдв би ч хийж чадна штэ. Би чаднаа гэдэг сэдвээр ярилцж байна. За манай Монгол өсгөөчүүд хүчирхэлдээ би гэж өмнөр нь ороод хийгээд муу зан сургацсан байдаг штэ. Эрчүүд нь оймсооч болохоо болцсон. Яг ээж хүү хоёр шиг болдог штэ гинэ. За одоо тэгвэл эмэгтэй хүний ажлыг бид нар бас хийж чаддаг шүү дээ. Тэгээ чадна шүү дээ. Тий. За тооёроос л тэ мөгийн од юу ч хоол хийж чадахгүй та бол яг хоол хийж чаддаг. Чамд өөр ямар ажил хийж Би чаддаг? 90 талаг зөвлөдөг шүү Оо тийм үү? Тэгээ би бас гэрээ зэвэрлж чадна. Оо мөгийн тим байж магадлал өндөр. дээ. Би хөгжим сонсоод хөгжим чангалж байгаа чихвч сонсоод тэгэл гэрээ зэвэрлждэг гэсэн. Магадлал өндөр. Бид нар нөгөө нэг өөртөө офисоо цэвэрлдэг байсан үе байгаа штэ тий. Тэгэхэд мөгийн эрэгтэй юм бижиж хамгийн сайн цэвэрлдэг байсан байхгүй юу? Тийм байна. Тэгээ чавхан шигтэй ингээ. Тэр офисын шкафыг нээж агаад номнуудыг авч агаад тоос моосыг бүр ингэж наривчлж ачдаг байсан байхгүй юу? За тэгээгүй. Харин галтгааны ажлынхаа галтгааны бүр ингээд хогийн шүрдээд самтлуудыг гаргаж тавиад ширээг нь бүр ингэж эхлээд угаачаа тэгээ дараа нь арчиж Тэгээ надад тавдаг тэр үе гоё байдаг байсан. Тэр чинь бас нэг хамт олонны коллектив бүрдүүлэх юм байна. Хашаа амар попордог байсан тий. Хаяа угааж байгаа дандаа авдаг. Дандаа зоги надаг. Би ингээл аяг угаадаг. Манай очос поптэй тэ. Уг нь бүгд адилхан угаадаг. Тэгэл тэр ихнийг аяга угаачаад хайчдаг. Зураг аваад болоо. За юу ч ясаа хийштэй сая гэхэд л ажил дээр хідэн шатсан гэрлээ солилоо. Бүр таадан дээр байдаг жижиг өдрийн гэрлүүд шүү гинэ. Их жаргал тоогоё. Мундаг юм аа. Би гэхдээ нэг чадахгүй юм байна бодоод исэн чи өөрийгөө. Гэхдээ би бол гэтээ юу штэ ер нь бол эрэгтэй нь эрэгтэйгийнхаа хийдэг ажлыг эмэгтэй нь эмэгтэйгээ хийдэг ажлыг хиймээр байгаа байхгүй ер нь бол байхгүй гэсэн. Тэгэхдээ нөгөө нэг техник Тэгж болохгүй юм гэсэн. техникний тийм нөгөө нэг сонирхолтой хүмүүс байдаг штэ юм эвлүүлэх. Тиймэрхүү деталь юмд сонирхолтой хүмүүс эмэгтэйчүүд чи яг нөгөө ханы тийм жижиг сажиг юм янзлах одоо орчин үеийн плетигнүүд чинь зүгээр нэг гэрэл байдаг гэдэг дотор нь нөгөө нэг лед плетигнүүд чинь астаг плетигнүүд чинь тэгээд тэр нэг гэрлийн солиол тэгэл асчдаг гэсэн. Би гэрийнхээ яг ингээд бүр жижиг шажиг юмнуудыг их нэртэй ингээд чилж өгч авалд шүү. Дэлгүүр орохтой ихнэр ордог байхгүй. Гэхдээ би ингээд за манай давс дууссан шүү, тим дууссан шүү, кофе аваарай, тим талх аваарай. Тэгэр ингээд Жогдчихсэн. Одоо яг талхын хүртэл тийм талхаа аваарай гэдэг юм уу? Тэгдэ. Яг ингээд миний иддэг талхыг авдаг байхгүй. Би атар талх иддэг. Тэнгууд нүүдэл. Тэнгууд за дугуй талх аваарай. Юу тим дууссан байгаа, будаа дууссан байгаа. Тэндээс тэгж аваарай гэх. Тэнгууд марцсан байна гэдэг. Марцсан байна гэдэг надад загнал. Йоо яврис. Хөө тийч марцсан байж тээ. Бас. Ингэнэ. Өдрөөний нөгөө хувцаагаах муугах ярьж ирсэн штэ. Тэгсэн чи ингэсэн. Угаасан хувцаа тас нууга баригдаад бөө юм инээд учир нь өнгө будаг танигдахгүй болсон байж үлээ гинэ. За тэр ингээ яасан эрэгтэй хүмүүс хувцаа яасан байх нь ялгаж байгаа гэдэг чинь маш чухал шүү дээ ер нь бол. Нэр тийм юм байт. Чухал. Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 78 83 утас маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 дугаараар холбогдорой. Одоо эмэгтэй хүн орж ирж болно. Эхний сонсогч болно. Хамаагүй. Эрэгтэй эмэгтэй хамаагүй. 88 83 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ радио. Бэнэ. Арамин. За та эрэгтэйчүүдийн хийдэг ажлаас юу хийж чаддаг вэ? Манд явдаг хүн. Би буу өгсөрч задч чадна. Сэргийхүү юм уу?
те. Тэгвэл ааш штэ. Наадах чи тэгвэл таахгүй мэрэгжлийн чадвар тий. Гэтэ тэргээс гэсэндээ чаддгүй юм ч хүмүүс байдаг байхгүй юу? За. Ямар цалтай энэ та? Дислект. Хөөе хэдэн минутанд угсрах уу? Ер нь янз нөгөө нэг одоо АКМ PM гэдэг нөө сторийн буу тэгээд АК гэдэг нь бүр том буу байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь яг ерөнхийдөө задлах хугацаа нэг 8 орчим секунд, угсрах нь нэг 12 секунд орчим. Хөөе секундээр яригддаг юм уу? Юу минут секундээр яригддаг юм шүү дээ. Тэгээд 1 2 3 4 5 6 7 8 гэхэд угсраад дуусах нь шүү дээ. Задлаад дуусах нь. За. Ямар мундаг юм бэ? Би ихтэй галтгооны гутгнуудаа дор нь хийдэж шүү. 1 2 3 л юу? Би зүгээр танаас бол би зүгээр өрөө гэхэд л заадаа гутгнуудаа сөвсгөл хийжтэй шүү. Яагаад тасарчваа? Уул нээр гоё юм ярьжсэн тий. Ямар гоё юм бэ? Хүрээ та нар санаж байна нөгөө нэг хизээний 2 дугаар студиэс яна яхаа явдаг байх үед нэг хүүхэн холбогдоо тий бүр нөгөө Австрали машины дид мастер хүүхэн. Тэгээ нөгөө нэг анх нөхөртөөгөө танилцахдаа би өстөө машин барьж чаддгүй шүү дээ. Тэгээ нөхөр нь тэгсэн чинь тэрэнд нь итгээд байрны гадаа очиод 7 хоног машин барихыг зааж тэгэнгүүтээс ингэж гიშгэж ингэж мэнгэж өрүүлээ солино мэт юугаа солино болно гэж араагаа солино болно гэж зааж өгөөд тэгээд өөрт нь аюу таалууртай байсан гэсэн тий тэгж тэгж жаад яаж баригдсан гэсэн чи аюу гоё юу яасан гэж яг тэр нөгөө нэг юм найз нарынхаа уулзалтанд л очив байна л да. Тэгсэн чинь тэр уулзалтанд нь яг тэр нөгөө нэг Австрали одоо яг спортын машин уралддаг тэр нөгөө нэг клубийнх нь бас нэг залуу явж байгаад тэгээд хилээд тэгээ баригдаад чи ямар муухай ингэсэн. Санжин. Тэ нэрэ гоё тий. Өстой гоё дүүг тий. За. Тийм тий. За дараагийн сонсогч гадаадаас холбогдож байна. Эмжил радио. За холбогдлоо. Сайн байна уу? За сайн байна уу? Ханаас холбогдож байна? Солонгосоос холбогдож байна. За таны хувьд хийж чадсан. За хүүхнүүдийн сайн хийж чаддаг алийг нь та хүүхнүүдээс дутахгүй сайн хийж чадах уу? Би яг өөрийнхөө жишээн дээр ярих гэнэ. Ахын жишээн дээр ярих гэдэг. За. Манай ах нөгөө 2 дахь хүүхэд нь төрөөд бандтай болсон. Тэгээд ээжийнхээ мөмийг иддэг үү? За. Тэгээд аавынхаа мөмийг иддэг гэсэн. Тэгээд аав нь жоохон махлаг л та ер нь жоохон ингээд мөм одоо эмхтэнээс тотхааргүй ер нь мөмтэй байхгүй. Тэгээд аавынхаа мөмийг идээд тэгээд унтаад өгдөг хүүхэд нь ээжийнхээ мөмийг идэхийг идэн өлсгийх нь идэж байгаа юм. Тэгэнгүүтээ бусад үед нь тэгээд нөгөө хүүхдээ бөөлээд онцолохоор хүүхд чинь нэг мөмөө зууж байгаа л нэг унтдаг тий. Тэгэхэд болохоор ээжийнхээ мөмийг тэг зууж унтахгүйгээр яг ингээ аавынхаа мөмийг зуугаад тэгэхээр тайвшираад ингээ унтдаг. Тэгээд аав нь байнга унтуулна хуураад. Тэгээд тэр аягүй саанд орчлоо баг манайхан нүдэн тарагч одоо тэгээд хүүн аягүй том залуу болсон бүр сакс макс тоглоод гүйждэг шүү дээ тэгээд аав нь хөөрхий бүр мөмөө идүүсээр гаднаас хүн урагшаага ингэж жоохон төмбөг бомботолтой юм шиг яа мөмөө сатцлаа тэр мөм атаа ажиллаа тэр Яг имэгтэй хүн шиг дээ. яг имэгтэй хүн шиг хөөрхий тэгээд 2 мөмөө ээлжлэх үгүй за одоо баруун сугунд Ий хөөрхийтэй. орчлоо гэдэг. Хариуг нь левчиг зүхээр болсон юм байна. Хариуг л нэр бараг л нэр суугаар гаалсан баг тэгээд. За баярлалаа. Тэгээд бүр хаваалцах гээд баярлаа. За. Ямар гоё. Юу хүүхдээ арчилдаг аав нар. Тий аав нар бол байна. Тий. Лага аав бол биш. Эхнэрийг хүргэдэг бүр. Хөшмөгийн энэ ямар улсын талбай? Мэдхгүй. За тэр улсынхаа ингээд далбаг тавьсан байна. Би хангара хааны мөгөт чи айгу мундаг штэ чи. Би яаж мэдгүй. Мундаг шний харал та. Улаан цэгрөө байдаг шүү дээ. Орос юм болов? За ямар ч байсан тэр улсынхаа далбаг тавьсан дээр энэ улсад гагнуур хийж Toyota машины яндан гагнадаг байсан ч найз залуугаа харахаар өмд гутлаач өмсөж чадхаа болчдөг гинэ. Тэгж маягтай байлаа тий. Ой миний сургуулийг суулгадаг охин бас айгүй айхтар танаас илүү яах заяа. За.
Тэгээ нөгөө сурмал суулгангаа толгой дээр чаг гээл амар юм ярина штэ тий. Тэнгүү тас яг ингэж ярьдэн штт. Нөхрөөрөө би яг хийлэх ёстой минь хийлэгдэг. Ингээд би чаддаг. Байхгүйд нь бол ингээд өөрөө усаа аваад хүлээг агалаад ингээд бүх юма хийдэг гинэ. Тэгэл эренгүүд нь байхад нь яана би энийг ч чадахгүй, тэрийг ч чадахгүй гэх. Тэгээд яг нөхрөөрөө бүх юм хийлэгдэг гэж байгаа байхгүй юу? Энэ бас нэг юу юм шиг юм маань. Эмэгтүүний нэг арга барил юм шиг байгаа юм шиг байна. За, Улаанбаатар хотод 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар 10 навчтай амтд цэлцэгнөр, ашигтай бактеритай амтд цэлцэгнөр ажиллаж байгаа. За би өнөөдөр нэг юм үтсэн шиг загнаад хоёулангийн нийтүүлээ заяа. Та гурав ярьж, та дөрөв гарав ярьж. 10 навчтай амтд цэлцэгнөр. Би энийг аваараа гэд хэлсэн. Манай хоёр ийм цэлцэгнүүд нэг дуртай. Яагаад гэдэг мэдэхгүй байна. Энд чинь шиг байхгүй юу? Харин тийм байна. Тэгээ нөгөө бифидобактеритай гэхээр нь хэллээ. Би нэг ийм Япон цэлцэгнөр байдаг гин. Бифидобактери шиг тэгээд Тэгээ чиэс ганцаараа ингэж нэвтрүүлэг дээр идээд ахаар нэг юм зулгаагаад байгаа юм тест. Таны өрөө ирэхэд таны юу ийдсэн бэ асууж байна уу? За намаа нас те энэ боломжийг ашиглаад хоёулангийн идээд ав. нэг нь тараг шиг амттай, нэг нь ийм ногооных юм. Ааха ногооны. Шингийн юм биш үү? Үгүй яг цэлцэгнүүд бадлагаар яг цэлцэгнүүд. Стайл энэ амт идэг. Тийм байд. За энэ ногоон нь юу лээ? Ногоон нь 10 навчтай аха. 10 навчтай цагаан цэлцэгнөр. Цагаан нь болохоор зэрэг ашигтай бактеритай бүр наад уудан дотор ч нэг штэ те хит гэж 120 тэрбум ашигтай бактери байгаа шүү. Чи 120 тэрбумыг идэж л чадахгүй. Зүгээр наатахаа идчих. 120 тэрбум ашигтай бактери идчихэж байгаа юм уу те би? Тий. Хөө энэ ямар гоё юм бэ? Гоё амттайгаас яг йогурт шиг 40 тэрбум энэ бактери идчихлээ. За. Таргных нь одоо тарг шиг юуны цагаан нь илүү гоё юм байлээ. Хоёулангийн хамт За зэрэг зүгээр идэ чи хадгалж аваад 2 хүүхдээ авч өгөх гэдэг юм уу? Зүгээр идэ. Хаяа ч гэсэн өөртөө нэг юм зориулчихъя та чи. Би чи өнгөрсөн 7 хоног идсэн. Зөндөө хадгалчих. Гоёа чи идэггүйгээр тэгвэл на мэдээлэл өгчээ л доо. Тэгээд Бид гурыг хараад идэхгүй суугаад ах юм. за хайрцагт 15 грамаар савлсан 14 ширхэг ийм урт гонжгор. Энд чи ингээд 15 грамм байх нь шүү дээ тий. 15 грамаар 14 ширхэг байна. За. Тэгээд дархлаа дэмжих хоёр төрлийн сүүн хүчлийн бактери эсвэл хүнсний эслэгийн найрлагатай. Ийм хоёр төрлийн байна. Ногоон нь хүнсний эслэгийн найрлагатай баг тий бодвол цагаан сүүн хүчлийн бактеритай байна. Их зүйлсээ ойлгосон байна. Энэ сүүн хүчлийн бактеритай цагааныг нэдэхэд бол юу юм бэ? Доторх нь цэцгнөр нөрөө цагаан өнгөтэй. Тэгээд нэг тийм гоё эсэглэндүү амт хамтагдаж байна. Хоёроос дээш насныхаа хэрэглэж болно. Тэгээд нэг хайрцагтаа хэдэн ширхэг гэдэг юм бол 14 ширхэг гэсэн сая. 14 ширхэг. Тэнгүүд номер би яаж тэ өмнөх хөтөлбөрөд энэ хоёрт нэг нэгээл үдгсэн аахгүй. Орж ирсэн гэдэг шүү дээ тий. Хоёулангийн идүүлэх гээд хоёрын Би ногооноос нь жидсэн, цагаанаас нь жидсэн. Тийм үү. Тэгвэл би нэг дороо дахиад ногоон мэдчих. Ид. Хоёроос тэ. 240. Үй ногоон болохоор дахиад ногоон өнгөтэй юм биш. Ногоон өнгөтэй тэгсэн мөртөө арай өөр амттай. жоохон эсгэлэн. Жоохон эсгэлэн даа. Надад болохоор амар чихэрлэг санагдаж байна. Надаа жимсний амттай энэ болохоор яг нөгөө ашигтай бактеритай нь болохоор зэрэг айгуу гоё. Хоёул адилхан юм шиг. Йогурт амттай үгүй шүү дээ аха. За. За энэ ногоон нь болохоор 10 залуу навч кальц, цайр, төмөр, зис зэрэг эрдэс витамин, за С, B1, B2, B5, B6, фолиин хүчил, хүнсний эслэг агуулдаг. За ингээд 120 тэрбум ашигтай бактери идчихлээ шүү дээ. Ямар вэ? За тэгээ та энэ юуг цэлцэгнүүрийг за Баянзүрх дүүргийн Инкантомолын нэг давхраас авч болно. Japan Medical гэх яг нэрийн дэлгүүрээс нь авч болно. Хан уул дүүрэг Ярамгийн замд байгаа Food City худалдааны төвийн нэг давхурт байна. 3 4 дугаар хороолын Apex ихтлгүүрийн нэг давхурт байна. Тэгээд E-Mart номингийн сүлжээ. За. Аха утасны дугаарыг хэлж өгөөрэй хашаа. За. Утасны дугаартай үү? Бага захиалгын утасны дугаар гэдэг 2 дугаар байгаа шүү. За тийм байна. 95 80 23 46. 80 80 23 46 гэсэн юм хоёр утас байна. За ингээд Янаг Яхва нэвтрүүлгийн хамтран аялагчаар 10 навчтай амтд цэлцэгнөр, ашигтай бактеритай амтд цэлцэгнөр хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв би ч гэсэн хийж чадна ш гэдэг сэдвээр ярьж байна. Би лав гэр барих мөн тогны утас салсан үед л эр хүнээр дутдаг. Гэр барих гэдэг чинь нөгөө гэр барих шүү дээ. Ялангуяа тог маслаа салсан үед ёстой хүч хүрдэггүй гинэ. Гэр барихад одоо эрэгтэй хүн хэрэг бололгүй л яах вэ дээ энэ чинь. Аамрын болно өстэй. Тэгээ штэ. Тэ? Нэг өндөр хүн байж хадгалах юм шиг. Яаж сайжгийн болчтiin байлээ штэ тэ? Айгүй бас Шинүсгийн багш дээр ингээ эхнэр нь гэрээ барьж ирж чинь ордоор нөхөр нь ингээд морти яваад өгдөг штэ.
Баригад энэ амар хинхэг. Тэгсэн чи ингээд эхнэр нь хүүтийг жоохон хүүтэйг ингээд гэрээ барьж байгаа гэж чи. Яа гэрээгээ ордороо ингээд өөрт. Аав чи ирж яана ашигудаа гэсэн чинь гэрээгээ ордороо яваад. Өнгөрөө явчихдаг. За нэг сүрхий ихнэрээ ажилтаа байгуур нь угаалга хийсэн чинь загнуулсан. Тэгээд юм угаахаа болсондоо өнгийн алдуулаа гин энийг төрүүлж тэрийн сүулд нь хийн гэд хэцүү юм бэ лээ. Тэр цагаас хойш өөрийнхөө л хувцсыг угаадаг болсон гинэ. Гээ угаасаа юм угаана гэдэг чинь бөөн ажиллагаа яадаг аахгүй. За дараагийн сонсогч дахиад гадаадаас сонсогчтой холбогдчих. Энэ жил радио засарчсан уу? Харамсалтай. За 80-с 60-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. Юм жил радио. Байна уу? Орой. За та эмэгтэйчүүдийн хийж чаддаг ажлаас юу хийж чаддаг вэ? Юм ойддаг шүү дээ. За юм ойддаг. За юм ойддаг ирчил олон байдаг. Яг юу ойддаг юм? Зүүн ороод юм уу? Таачихтай энэ дэр юм. Их манай эснэр айгуу тийм ойддаг муу байхгүй юу? Айддаг баахгүй. За онхоо цархаа бол бүгдийг та нөхчин. Тэгээ шүү дээ. Арстагаа доорхоос эхлээд тэгээд хувцсны агалгаа доорхоо бүгдийг нэ. Бүгдийг нэ. Зүүцний хайрцагч одоо юунд байдаг юм? Юу ахтай тийм хонтрайцтай байгаа. За. Гадар нууц байдаг. Хатгамил мэддэг гэж. За баярлаа. За хамбагцсан баярлаа. Үнэхээр лаг орон ирчүүд л байдаг. Би нэртэй 94 онд даашин цуцж өгчээсэн. Би тэр постыг уншижсэн. Бүр заяа орон нутгийн цаг нэвтрүүлгээр ярьжаалаа. Манай орон нутгийн цаг групп дээр бас байгаа шүү. Юу ярьж нэг залуу 20 жил заяа дайлан бүр ингээд нөгөө зүү ороо хойдлоор оёод тэгээд ингээд дайлан хийж ингээд тэрийг ингээд зардаг. Хамгийн гол нь бүр айгүй амар одоо захиалгаар ойж зардаглаг байгаас тээ. Тийм, манай суунд бас тийм ахуйд өгс. Эхнэрээр нь дээл хийлэхээр голоод байдаг. Манай ээж хүртэл бүр голоод нөхрөөр нь хийлгэдэг хүлээж жагаад хоёул ойдаг байхгүй. Гэхдээ эхнэрийг нь хүмүүс голоод байдаг. Ээждэг шууд голдог гэсэн. Тийм, тэгээд нөхөрт нь ингээд нөхрийг нь дуудаж байгаа жаахан ингээд халамцсан үед нь чи дээл хийгээд өгч чи. Тэгээд нөгөөтг нь хурдан хийн амар цэвэр хийн. Тийм. Лаг ойдаг ахуйд гэсэн. Мөөгийн гэрээд сайн цэвэрлдэг юм байна. Толны өмнө хар цугаад гараад сайн тосолдог юм байна. Яа нэг аваа дээ. Гараад тослоо. Гэрээд цэвэрлдэг гараад тослоо. Тэгэл дэлгүүр яваа давс авчраарай. Хурал тоссон шүү гэж. За дараагийн сонсогч дахиад гадаадаас холбогдсон. Энэ жил радио. Байна. За ханаас холбогдож байна хөө? Солонгосоор бүгд. За та эмэгтэйчүүдийн хийж чаддгаас юу хийж чаддаг вэ? За ер нь бол хар багаас ихэнхдээ л хийж сурсан даа. Одоо ч бодлоо хийгээл явуулаа. За юу гин жишээ нь юу? Жишээ нь одоо эмэгтэйчүүдийн хоол унд одоо би 3 дугаар ангид ахуулаад гэр орон цэвэрлэж, хувцснаар дүүнэрийнхээ хувцс нарыг угааж, бүр ах эгч нарын хувцсыг угааж, хоолнд хийгээл тэгжэл өссөн хөлтэй. Хамаагаар ирээд. Ер нь оны ихээр ахуулаад тэгэл тэгжэл бүхэл төрлөлийн бийж байлаа та. За одоо тэгээд одоо хийсээр л байна уу? Одоо яг солонгос тэр маань бүр илүү солонгос тарин төрөл бүрийн банк хийж байна. Онцгойгээс ахуулаад юм индүүдгээс ахуулаад тэгээд. Тийм төрөлтөг галзуулдаг ирчүүд байдаг шүү тий. Бүр сурцсан. Тийм яг бидний үеийн хүмүүс ч уус хар багаас өөр дээд өссөн шүү дээ. Ах эгч аав ээжнэрээс загнууд тий хоолнд яаж хийх вэ? Тэгээд яаж индүүдгээс ахуулаад эхлэн сурсан да. Үнээр хэрэг болоод байж идэв байна. За. За баярлаа. За хамбагцсан баярлаа. Баярлаа. Ингэнэ энд манай нөхөр хоол ундаа авч би ард нь гөрөвш хийдэг ш тийм. За одоо утсаахгүй яриараа манайха. Юм хийж чаддаг байх нэг бодлын дэмий юм шиг зарцал болдог. Зарим үед чаддгүй юм шиг л баймаар байна те гинэ. Энэ зарцал болдог. Гэтэ яг үдэ чаддаг юм хийж. За номын яг чи ирчүүд яг юуг нь хийж чаддаг? Эрэгтэй хүн хийдэг ажлуудаас чи бардам би энийг хийж чадна гэж юуг нь хийх вэ? За би бол нь штэ те. Яг үндэ битгэхгүй байна. Би жоохондоо ингээд яаж мандах луун тариад
Тэгээ лувангийн газар манж үдсэн байхгүй юу? Тэгээ хийх үед би хийцэн. Гэхдээ ингээ шүү оройн ирээд миний бүр 2 гар амар нэл хүндөр оргиод за энэ газар шорооны ажил бол үнэхээр эрэгтэй хүний ажил юм байна. Би бол чадахгүй мэн гэж дахиж хийж үзээгүй байхгүй юу? Тэгээ одоо ингээ ботсон чинь миний ажлыг бол манай нөхөр хийж чаддаг. Би болохоор өстой чадахгүй юм байна. Би өстой нэр авъя. Чи өстой ирэхгүй нөхөр. Тэгээ би одоо тэгээ юу чадах бийдгүй. Одоо ингээд Надад хийж чадах нь надад нэр байхгүй. Нам хараад намын санаатай наадах ч тийм. морш тэгээд ингээд шийдчихээ. Ихтер нэгээл зүгээр намгийн ажлыг чигээл өөрөө ажлыг чигээл. Нөхөр маань уу? Тэгээд нөхөр нь тэгээд чи бол зүгээр морш тэгэл диван дээр суучдээ байл та ч. Манай төрдөө гэрээс амарлаг цэвэрлдэг байхгүй. Таслаг чи яг юу хийдэг бол? Тэр хаагур би хоолыг хийжтэй. Хоолыг хийгээд авчин тий. Оо миний хийж гэхдээ тэр чинь бас юу юм байна л да. Мэдгүй. Би өөртөө надад нэр ажил өстой байхгүй мэн. За ажилгүй үгүй юм. хишиг жаргал гэдэг хүн би мэрэгэн бодогч, эр хүн бүр мэрэгэн бодож чаддгүй шүү гинэ. Вау, ямар мундаг юм бэ те. Тийм ээ. Мундаг байна. Бүргэд шиг хараатай юм. Хараатай юм. Тийм байна. Энэ найруулагч юу нөмөд дургу хаа гинэ. Би өнөөдөр ажилтаа гарсан юм байна л да. Ажил хийхгүй болохоор дургу идэх. Энэ хүүгээс юу ч хийдэг юм байна гэдэг. Чамаг мөг хийгнэ. Мөгийн чи энэ орны далбаа хийлгсэн чинь над мөгийн чинь та мэд хүүгийн күүс дээр явдггүй мөө гэдэг. Юу гэсэн би өөртөө доктортой хариулдаг шиг. Сайн хариулдгүй л дээ би. Тэ муу хариулдаггүй. Хоёр хүүхэдтэй цэлцгнөрөө хадгалсан чинь мөгийн сайн ав юм аа гинэ. Амсуулах гэж байгаа. Тэгээд таалгад бол авч өгөх гээд байна. Чехийн далбаа харагдлаа гинэ. Тэр далбаа. Гэхдээ олон далбаа гэж юу байхгүй. Тод онцгой далбаа л биш үл мартчихдээ. Мөгийн хэрэгтлээ хадгалсан цэлцгнөрөө гэрлээ далдах гэж байгаа гинэ. Би ямар яасан юм бэ? Хөөдөр машины дээр нэ дугуй муугаас ойлгож чинь бас эмэгтэй хүнийг чадаад байдаг юм шиг үлээ тий. Өө яаж чадахгүй. Тэр голон дээр дугуйгаал дийлдэг баг. Гүй тэр нэг тэр чинь ингээд нэг ийм эргүүлдэг юмар нь эргүүлэх чинь амар хэцүү шттэ. Яаж тэрүүгээр чи эргүүл суллах юм. Тэгжээж дуугаа салгаж авна шттэ. Тэр чинь аюу амархан арга. Тэр эргүүлдэг юм чи юу дүүлээ хаад. Одоо ингээд эргүүлж. Нэг өөр эргээд байгаа чи гой эргүүлээд байдаг шүү. Би бол харгаар чадчих юм санагдаад байдаг. Бүр ингээд эхлээд ингээд суллагын тул ингээд гарч марч ингээд гიშгэж мишгэж өсөрч мөсөрдөө шүү. Дуун ажидчаал гараа ингээд. Тэр нэг дугуйгаа салгаж авах хэрэгтэй юм шиг. Дугуй хүнд авах. Тэрэн дээрээ гарч үсэрдэг баг. Том машин хийж болооч нар тэгдэг. Би үзээгүй л дээ. За. Энэ үрээд өнөөдрийн манай 2021 оны 12 дугаар сарын 24-ний Баасан гарагийн Ямаг Яха нэвтрүүлгийн маань 586 дахь дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар 10 навчтай амтад цэлцэгнөр, ашигтай бактеритай амтад цэлцэгнөр, зам мөн 12 төрлийн витаминтай В25 жуус хамтран ажилдаа. Та нэвтрүүлгээ нөхөж үзэхийг хүсвэл Амжилт радио YouTube сувг руу ороод нөхөж үзээрэй. Тэсэ баярлалаа нэвтрүүлэг те чихрийн орц баг В25 жуус хамтран ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногооны дутагдлаас сэргийлэх 10 навчтай амтад цэлцэгнөр, дархлаа дэмжих ашигтай бактеритай амтад цэлцэгнөр, аль биесний эрэхтэй импортлагч Japan Medical ажиллаа. Захиалга өгөх утас 9580 2346 8080 2346. Янаг яах вэ? Нэвтрүүлэг. Хөтлөгч гэрлээ. Хаш, мөнхөд, нэмт цэг. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3.